За Ардчилсан намын дараагийн сонгуульд нэр дэвшигч Ламживын гүн далайд батламжийг гардуулж байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр Ардчилсан намын даргад миний би нэр дэвшиж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол миний амьдралын мөрөөдөл хийгэж бүтээгэж зорж явсан миний их тэмцлийн минь үргэлжлэл гэж би бодож байна. Би хизээ нэгэн цагт Монголын Ардчилсан намын дарга болж Монголын ард түмэнд Монгол улстай сайн сайхныг авчрах энэ их өөрчлөлт шинжилтийг хийн гэж бодож мөрөөдөж явсан. Би энэ мөрөөдлийнхээ эхэнд хүрж ирж байгаадаа маш их баяртай байна. Би яагаад Ардчилсан намын даргад нэр дэвшээд байгаа юм бэ? Би бол Ардчилсан намын дарга болвол ийм практик, ийм бүлэглэл, ийм зүйлийг хизээч Ардчилсан намд дахиж бий болгохгүй. Ардчилсан намыг нэгдмэл цол нэг нам болгоно. Ардчилсан намыг би Монголыг авч явах ёстой. Монголын ирээдүг түүчээсэн ийм нам болгоно гэж өөрөө бодож явдаг. Ардчилсан намын дарга болж Ардчилсан намыг ялтанд хүргэж түүгээрээ Монголын төр засгийг удирдах Ардчилсан намын бодлогыг өөрийн бодлогыг ард түмний амьдралыг өөрчилсөн дээшлүүлсэн ийм бодлого болгохын төлөө би зорж яваа хүн. Аливаа юмд аливаа шинжилэл өөрчлөлтөнд зориг хэрэгтэй. Тэгэхээр надад бол тэр зориг байгаа гэдэгт бол би итгэлтэй байна. Би зоригтойгоо Монголын ард түмэнд харуулсан гэж өөрийгөө бодож байгаа. Ардчилсан намын даргад нэр дэвшигч Ламжавын гүн далай.